эрч хүчтэй, суут ухаантай, тооцоологч, урам зориг өгөгч, гоц авьяастан, хувьсгч, гүйцэтгэгч. Энэ бүх үгс нэг л хүнийг тодорхойлдог. Тэр хизээч ялагдагч байгаагүй. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг энэ цаг үеийн агуу засгалжуулагч Пеп Гвардиолог онцлох гэж байна. Баасан гараг бүр танаа гэрийн хойморт Гвардиоло очлоо. Сайн бацхан үзэгчдээ та бүхэнд энэ сайхан үчи мэндийг хүргэе. Баасан гараг болсон байна. SBS та бүхэндээ хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг хүргэх цаг нь болжээ. Өнөөдөр бүгдээрээ маш сонирхолтой нэгэн эрхмийн талаар бол ярилцах болно. За маш сонирхолтой нэгэн эрхмийг мэдээж маш сонирхолтой нэгэн эрхэм та бүхэнд бол ярьж өгнө. Ингээд студид маань хөтлөгч тайлбарлагч Балжаах маань хүрэлцэн ирсэн байна. Балжаахт энэ сайхан үчи мэндийг хүргэж байна. За энэ үчи мэндийг өөрчлөн болон үзэгчдтэй бас хүргье. За Балжаахаар сонь сайхан юу байна вэ? Ажил төрлийн бүтэмжтэй сайхан бидтэй. Өвлийн ихэнх сар гараад бас 9 их тунд өгсөн байна. Энэ цаг үед танаар сонь сайхан юм байна. За надаар бол одоо онцсон сони юм юу ах вэ? Ажил төрлөө хийгээд явж байна. За Монголын хөлбөмбөгийн холбооны шилдэгүүдийн шилдгийг тодруулах одоо алтан бөмбөг шагналын ёслолын арга хэмжээ боллоо. Тийшээ очиж бол одоо оролцлоо, саналаа өглөө. За тэгээд шилдэг хөлбөмбөгч нар бол одоо хангардын мижид дөрж бол одоо тодорлоо. Тийм мижид дөрж бол одоо тодорхой нэг буруудад ахын байхгүй л дээ. Залуу хүүхэд одоо шилдэг мэрэгэн бууж болсон бага одоо мөнгөн медаль хүртэхэд бол одоо үнэтэй хөв нэмэр оруулсан. Цомын тэмцээнд төрүүлсэн. Ер нь тэгээ мижид дөрж бол сая Малайз руу хамт явсан. Ер нь дажгүй хүү гэлээ. Тэгээ заавал нэг бүр онцгой амжилт гаргасан ч тэр шагналыг өгдөг юм бас биш. Амжилт гаргаж магадгүйд нь ч урам хайрлаж өгж болдгийн. Гэхдээ энэ удаа бол тэгсэн гэж байгаа юм биш л дээ. Зүгээр өөр одоо тэгээд аваргуудын лигийн суглаа гарлаа. Суглааг харж танилцлаа. Суглаан дээр шөвгийн 8 дээр нэг Испани дөрвөн баг үлдчих юм шиг харагдаад ах юм. За хоёулаа энэ өнгөр яриагаа ихлүүд ер нь болдго юм уу, болдгүй юм уу? За тэгээд Монголын хөлбөмбөгийн холбооны гиснээс тэн дээр бас нэмээд нэг зүйлийг хийчихээ. Шилдэг голын шагналын нэр нь одоо ганган гол нэртэй болж өөрчлөгдөд улмаар одоо 2016 оны ганган голыг хорогны хамгаалагч Түрбатын Кристиан Бентек гэдэг гомон адилхан нэг гол бол авсныг үзэгчдэд бас сануулад хэлчих нь бас үүтэй байх гэж бодож байна. За тэгээд суглааны үйл ажиллагаа өнгөрсөн баасан гарагт яг 7 хоногийн өмнө өнгөрсөн даваа гарагт яг энэ даваа гарагт болж өнгөрлөө. Ер нь одоо Байерн Мюнхен Арсенал гэсэн багууд бол хоорондоо таарсан олонний хил амыг бас өөр дээрээ татж байгаа юм зүйл боллоо. Таны хувьд дөрөн суглаа юу гэж бодож байна? Барселона, Парис Сен-Жермен багууд таарлаа. Реал Мадрид, Наполитой таарсан. За мөнөөх Лестер маань Европа лигийн одоо харьшгүй хүчит авраг Севиятай таарад явчлаа. За тэгээд Байер Ливеркузен, Атлетико Мадрид, Манчестер Сити, Монако гэсэн багууд бол хоорондоо таарсан байна гэж. Одоо энэ дундаас бол одоо нэрээ үзүүштэй үнэхээр гоё интер гэж бол одоо дэлхийн нийт хүлээж байгаа нь бол одоо яалтчгүй. Өнөөдрийн байдлаар харахад бол Байерн Мюнхен, Арсенал хоёр л харагдаж байгаа юм л да. Арсенал гэхдээ одоо ингээ 2 сарын дараа тэнд яваад очиход ямар формтой байх юм. Парис Сен-Жермен гэн Байерн Мюнхен одоо бүр ингээд өшөө мундаг болчих ч юм уу яах чинь. Түүнээс өнөөдөр үдсэн бол бас сонин л доо. 2 сарын дараа гэдэг бол бас их сонирхолтой асуудал дагуулж байгаа. За тэгээ ерөнхийдөө ингээд суглааг ингээд харахаар миний бодлоор бол одоо хэлээд нь шүү дээ. Шөвгийн 8-д Испани дөрвөн баг үлдчих юм биш үстэй. Наадар үчи үлдчих энийгээ зогсож явах байг гэхгүй ш. За чи бол Барса Реал хоёрыг бол зангаргаараа үлдчих байх гэж бодож байгаа үстэй. Тийм байна. Тэгэхээр нөгөө туучгаар байгаа үстэй. Лестер Севия гэсэн багууд байна. Севия чинь цомын баг бас нөгөө Европын тавцан дээр гар дээрээ тэр нэг дуу муугийн сонсох энэ чинь цаадвар чинь бас өөр шүү дээ. Гэхдээ бөмбөг өөрөнхий л дөө. Бөмбөг өөрөнхий. Одоо тэгээд за ингээд өнгөрсөн бестселлер нэвтрүүлгийн маань дугааруудыг манай үзэгч нар бас тасралтгүй үзсэн баг. Өнгөрсөн 2-7 хоног бид та бүхэндээ Францын шилдэг хөлбөмбөгч одоо Реал Мадридын засгалжуулагч Зинедин Зиданы талаар бол та бүхэнд бас танилцуулсан. За харин түүний өмнөх дугаарууд дээр бол одоо Арсен Венгерийн талаараа, Арсеналын талаар Терри Анри, Денис Беркамп, за тэгээд мэдээж Тони Адамс нарын талаар бол ярьсан ийм нэвтрүүлгүүд маань хөвөрч байлаа. За тэгвэл өнөөдрийн дугааруудаас эхлээд бас шинэ зочин яг одоо орчин цаг үеийн хамгийн сонгодог засгалжуулагчдын нэг бол одоо манай үзэгч бас арын дэлгэцийг хараад гадарлаад эхэлж гисэн байх гэж бодож байна. Түрүүн одоо тэр промогч бас үзсэн баг. Тэгэхээр яг өнөө цаг үеийн хамгийн шилдэг засгалжуулагч бидний өмнө хүрэлцэн ирлээ. Балжаах яаж явж байгаад Пеп Гвардиолагийн номыг олоод авав. Энэ түүхээс эхлэе гэж бодож байна. Наа чи ямар сайхан асуулт вэ? Сая тэр шүн ирж би тайлбарладаг чинь одоо бас л
Энэ Английн Премьер Лиг одоо шөнө бол одоо ингээд. Тэгээ нэг шөнийн тоглолтод орох гээд байж хахад би бол одоо ямар ч Вест Цэллэргүй байж л л та. Ерөөсөө энэ бүтгэж хүн байна. Одоо ерөөсөө нэрээ өөрчлөе. Нөгөө Монгол тулгатны 100 эрхэм гэдэг шиг хөлөмгийн ертөнцийн 100 эрхэм гэж нэвтрүүлэг хийвэл арай дээр юм. Энэ Вест Цэллэр гэдэг чинь заавал номыг олж уншиж одоо гарах ёстой. Тэгээд ороо ирчээд байжснаа одоо тэгэл одоо нөгөө мó Оросын нэг ном орчуулсан юм хэвлдэг нөгөө нэг сайт руугаа нэг ороод дуртай дургуу харж исэн чинь бас яах вэ нэг Английн хөлбөмбөгийн одоо гайхамшгууд гэсэн нэг бас л нэг нөхрийн нэг бичсэн юм байна. Тэгээд тэрний ч нэг тоомжиргүй тэрлүүн яваад орсон чинь хажуугийн багнанд нь бас нэг ганц нэг амтны Неймарын ном Орос дээр гарчиж. За. Неймарын номыг явж ороод уншдгийн болсон чинь та электрон шуудангаар уншихаар бол тэдэн цаас төл тэгэхгүй бол тэг ингээд захиалгаа хөргөлт үнгүү мүнгүүгээд нөгөө реклам юу н гарч. За энэ Неймарын ном бол бүтэхгүй мэн. Неймарын аавтай нь ярилцаж бичсэн ном байлээ. За энэ бүтэхгүй мэн гэж одоо хараа байжсэн чинь хажууд харин Пеп Гвардиола. Тэгэхээр нь одоо нөгөө анх хоёрыг л дуудлаа. Байлаа анх хоёр нааш энэ Пеп Гвардиолаг одоо ерөөс энэ дундаас одоо чирж гаргаж ирэх Google Move-лээс сайн наадах. Тэгээд тэр ороо бит хоёр бол одоо олж авлаа. Тэгээд энэ дээр бол одоо яг сайхан бүрэн дүүрэн ихээрээ гэж бол одоо хэлээд юу хүү? Сайхан товчлоод яг нэг хүний нэг хорхоо үргээд ингээ бичээд бас ямар нэртэй ямар ном байсан? За энэ бол ерөөсөө Напике гэдэг ном. Пик гэдэг бол оргил гэсэн үг. Пеп Гвардиола оргил үедээ гэж боддог. Гулим Благе гэж Испани сэтгүүлч энэ номыг бол бичсэн юм байна. Энэ Гулим Благе гэдэг нөхрийг бол одоо би бас Facebook дээр энэ номыг одоо ингээд би уншиж байна. Бестселлерээр орохоор боллоо гэсэн манай нэг уншигч бол Гулим Благе гэдэг бол болж ах минь Испани хөл өмгийн нэвтрхий тол шүү наастгүүлчин гэсэн байлээ. Манайхан ч одоо ерөөсөө бас нэвтрхий болсон их биш. Би бол одоо Гүлэн Благе гэдгийг анх удаа л харж байгаа шүү. Тэгсэн чинь надад бол тим комент бичсэн байна. Тэгэхээр би бас бүр урамшаад энэ мундаг сэтгүүлч Пеп Гвардиолагийн номыг одоо ингэж юу яаж байгаа юм чинь. Одоо энийг одоо сайхан үзэгчдэд хүргэе гэдэг. Пеп Гвардиолагаар бол одоо тэгээд ямар ч байсан нэг 3-4 дугаар явчих болоо гэж. Энд чинь тэгээ нэг сарыг шахав авчиж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгжээтэл тэгээ дараагийнх нь болно доо. Боллоо яах вэ? За тэгээд Пепийн хувьд бол одоо Барселона, Байерн багуудад дасгалжуулж яваад одоо Манчестер Ситид ирсэн одоо манаргаж одоо жинхэнэ хөлбөмбөгийн гайхамшиг бас бүх цаг дэлхийгээр ингээд тарааж бол явж байна. Тэгээд ерөнхийдөө манай үзэгч Пепийн талаар бол маш сайн ойлголттой байх гэж бодож байна. За үргэлжлүүлээд бүгдээрээ мэдээж эхлээд зочинтойгоо товч бүгөө тодорхой танилцчаад студид эргээд уулзъя гэж бодож байна. Josep Guardiola буюу одоо Pep Guardiola гэж хин юм. Ямар амжилтыг ямар багуудад гаргасан талаар мэдээлэл хүлээн авч үзээд студид эргээд уулзъя. Josep Guardiola Sala 1971 оны 1-р сарын 18-ны өдөр Испани Сан-Пьедро хотноо мэндэлжээ. Хүүхэд байхын бөмбөгөөс салдаггүй байсан гэж аав нь түүнийг одооч дурсан ярьдаг. Пеп хожуу буюу 13 наснда Барселонагийн хүүхдийн академи La Masia-д нэгдсэн. Тэрээр туранхай нэг л их томнууд болсон хүү байсан тул хүн бүрийн анхаарлыг ирэхгүй татдаг байлаа. Гэхдээ тэр биеийнхаа царай зүснээсээ илүүтэйгээр өөрийн шилдэг тоглолтоор хүмүүсийн анхаарлыг илүү татсан. Тоглогчийн хуваар Пепиг үсэн дэвчид хамгийн их төлөө үзүүлсэн хүн бол Total Football-ыг санаачлагч Йохан Кройф юм. Тэр түүний хөлбөмбөгийг биеийн биш, оюун санаагаараа тоглохыг эрхмэл хэмээн заан сургажээ. Пеп Барсагийн насан туршидын багт нийт 11 жил тоглохдоо 263 тоглолтод орж 6 голыг оруулсан байдаг. Мөн тэрээр Испани насны шишээд багтан нийт 61 тоглолтод 7 голыг оруулж байв. Цэл залуугаараа буюу дөнгөж 36 настайдаа дасгалжуулагч болсон Пеп карьерийн эхний 4 жилдээ л 14 цомыг өргөж гэрэлтсэн. Тэрээр 2008-аас 9 оны үеэрд төрүүлж болох бүхий л тэмцээнд манлайлан жилд 7 цом өргөсөн давтагдшгүй менежер болж чадсан юм. Мөн тэрээр энэхүү үеэрд аваргуудын лигт хүрснээр аваргуудын лигт төрүүлсэн хамгийн залуу дасгалжуулагч гэсэн алдрыг хүртсэн юм. Пеп олон шилдэг тоглогчтой мөр зэрэгсэн тоглож дараа нь дэлхийн шилдэгүүдийг дасгалжуулж үзсэн. Гэхдээ тэр өнгөрсөнд үлдсэн амжилтандаа ханах хүн биш юм. Тэр Барсаг орхиж Байернд очоод дэлэн жиг цомыг стопсвол мөнд хүрч болох бүхий л өндөрлөгт хүрснээ дараа одоо Манчестер Ситид ирээд байгаа юм.
Дахин давтагдчихгүй суудсалжуулагч Пепиг хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг тайлбарлагч Бажиними амттай яриагаар чимэн та бүхэнд хүргэж байна. Хамтаа үзэгчдэд баярлалаа. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. За Пеп Гвардиолагийн товч намтартай та бүхэн танилцсан. Одоо харин номон дээр юу бичигдсэн болж явах бол тэгээд ер нь хүмүүсийн мэддгийг биш, мэддгүүг нь ярих гол зорилготой байгаа. Юунаас эхлэх вэ болж явах? За би бол одоо Пеп нөгөө хуучин бестселлерүүд дээр бол одоо дандаа л нэг баг наснаас эхлэе гэдэг үс. Энэ удаа бол тэгэхээр боллоо. Пепийн баг нас бол одоо ер нь тэгээд тийм онц сонирхолтой байх ч юм уу, гүү ч юм уу гэж бодоод. Ерөөсөө миний уншилтын темп ч ерөөсөө шууд дундаас нь уншсан. Тэгээд ингээд Пеп Гвардиолагийн номны өмнөх үгийг бол агуу алдарт Сэр Алекс Фергюсон бичсэн юм байна. Энэ ном өөрөө Напике буюу оргил дээр гэсэн оргил цагтаа гэсэн ийм орчуулгатай. Тэ? Тэгээд бол одоо яг за ингээд Фергигийн ярианаас эхлэе. Ферги өмнөх үгдээ үгүй бол ерөөсөө шууд ингэж эхэлж байгаа. Би түүнийг авах гэж бол одоо хүчилсэн юм аа. Энэ хүнийг бол одоо би яг Барселона клубоос явахын үе дээр энэ ер нь яг явахаар болчлоо дөө. Энэ маань одоо ер нь хуучны Пеп Гвардиола яг Барсадаа бол биш болчлоо дөө. Гэхдээ надад бол энэ хүн бол үнэхээр хэрэгтэй дээ гэж би бодоод тэгээ Пеп Гвардиолатай бол одоо холбогдсон юм аа. Ингээ Пеп Гвардиола битгаар бол одоо бас нэлээд олон урт хугацааны туршуулалт ярилцаж тэгээ ямар ч байсан битгаар тэгээд хамгийн сүүлдээ бол одоо уучраа олоогүй. Энэ бол одоо ер нь би магадгүй би цагаа олоогүй байсан баг. Энэ миний буруугаас болсон байж бол одоо магадгүй. Би тухайн үедээ бол одоо өнөөгийн Пол Сколзийн өмнө одоо оронд нь 50 хүнийг бол одоо би бол хайжсэн. Надад ямар хүн хэрэгтэй байсан гэвэл арын хамгаалагчдаас бөмбөг аваад талбайг бүрэн дүүрэн харж агаад голоор бол хамгийн боломжтой дамжуулалтыг хайдаг хүн. Голоор бол хамгийн боломж тоглогооныг эхлүүлдэг хүн надад хэрэгтэй байсан юм аа. Энэ хүн бол ерөөсөө яа харахгүй Пеп Гвардиола бол Барсад бол байсан. Тийм учраас бол одоо би Гвардиолатай холбогдсон. Яагаад би цагаа олоогүй юм бэ гэхээр хүнд бас нэг тийм 90 үе бол одоо байдгийм аа. Өөрийгөө тухайн баг, тухайн хамт олонгүйгээр төсөөлөхгүй тийм 90 үе байдгийг. Би Пеп Гвардиолаг чи Барсад хэрэггүй болж энэ наашаа өрөөдөр гэхэд Пеп Гвардиола дотроо өөрийгөө би Барсад хэрэггүй болж байгаа гэдгийг ойлгоогүй байсан үе байсан юм аа. Намайг гуйсны дараа зун тэгээ яваад өгсөн юм аа. Би жаахан азанж ягаад арай өөр аргаар ярьсан бол Пеп Гвардиола над дээр бол ирэх байсан. Өнөөдрийг хүртэл намайг нэг бодол бол инээд чүрэгдэг, уурч чүрэгдэг. Энэ бол юу вэ гэх юм бол Пол Сколз гэж хүүхдийг гаргаж ирэхээс чинь өмнө тэр мөрөөдлийн нөгөө Бекхэм, Сколз, Гари Невил орж ирэхээс өмнө Пеп танад ирдсэн байсан бол та нар ер нь ямар хөө үзэх байсан бол гэж би одоо хүртэл би боддгоо. Пеп Гвардиола бол үнэхээр гайхамшигтай. Хөл өмбөг гэдэг бол ийм хатуу. Яг тэр өмнөх үгэн дээр явж байгаа шүү дээ. Хөл өмбөг гэдэг бол ийм харгис. Та энэ багт хуучин шиг амжилтыг үзүүлж чадхаа байгаад эхлэнгүүт урдны алдар гавья тэр даяар дурсагдах далаа дайн дархан авраг цол тэмдэг бол юу ч та ингээл хэрэггүй бол. Тэгэхэд Пепиг яг надтай ярьсны дараа нь ерөөсөө тэгэл тэр дараа хавар нь Пеп ерөөсөө явлаа гэдгээ өөрөө бол зарлаад эхэлсэн. Би Пеп Гвардиолаг хайж явж байгаа юу Пол Сколзын байрал дээр тоглох хөлбөмбөгчнийг би хайж явж байгаад сүүлдээ би Хуан Себастьян Вероныг би худалдаад авчихсан юм аа. Хуан Себастьян Верон Парма, Лацио энтерт бол одоо үнэхээр сайхан байсан, үнэхээр мундаг байсан. Би Себастьян Вероныг би нэг миний бодож байгаа шиг тоглолтыг үзүүлээд өгөөч өгөх болов гэж бодоод би ингээд авид ирсэн юм аа. Энэ бол миний хувьд бол одоо тэгээд алдаа байсан. Одоо алдаа байсан. Хуан Себастьян Вероны хувьд бол одоо юу штэ энэ дэр ингээд үзэгчтэй Верон гэж хэн байсан юм бэ гэдгийг нэг жижигхэн нэг шигтгэе болгоод ярьчихад Верон бол ирээд 2 жил тоглосон байдгийм байна. Би бас өөрөө давхар харлаа. 2 жил тоглохдоо бас яг тэгэл тоглолтуудад оролцоод ингэсэн. Тэгэл ерөөсөө Челси рүү яваад гисэн. Энэ яваад өгж байгаа нь бол ерөөсөө Манчестерт эдээшээгүй гэсэн ерөөс том тоглолтоо. А энэ хөлбөмбөгч зүгээр нэг харагдаад өнгөрсөн од байсан юм уу гэх юм бол үгүй. 2006 10 онуудад бүр саяхныг бол бараг 40 гарчаад Студентс багт явж очоод тийм ээ Аргентины авраг шалгаруулах тэмцээнд төрүүлүүлээд тэв хоорондын цом момд тоглоод ингээ яваад байхыг бодоход Хуан Себастьян Верон гэдэг бол ерөөсөн мундаг хүн байжээ. За тэгээд өмнөх үгэн дээр ингэж үргэлжилж байгаа.
Би бол надтай бол ерөөсө Пеп Гвардиола бол ерөөс ингэж их юм боддог, ингэж их толгой нь ажилдаг. Энэ залуу бол хизээ нэгэн цагт дасгалжуулагч бол. Хизээ нэгэн цагт ингэж олон цомд төрүүлээд би өөр багийг, өөр хүний багийг би явж очоод дасгалжуулаад яг өөрийнхөө тоглодог хөл өмгийг тикатакага би тэндээ заагаад дахиад тэр багтаа би олон цомд төрүүлж чадах болов гэж бодно. Ийм улсууд бол ерөөсөө дандаа ийм шин дуудлагаар ингэж өвчилж, амьсгалж ингэж явдаг юм аа. Би энэ Испани лигд ингээд болоод ээж, аваргуудын лигд болоод ээж. Тэгвэл би шал өөр хөл өмбөг үзүүлдэг, өөр лигд очоод өөр лигийн шал өөр багийг хамж авангуудаа яг өөрийнхөө тоглодог тикатакага тоглуулад би тэр лигийн одоо бүр уламжлалыг эвдэж чадах болов гэж энэ хүн бодно. Энэ ном бол ерөөсөө энэ Ферги энэ хэнийг Ситэд ирэхээс өмнө бичигдсэн ном. Тэгэхээр Ферги харж ирсэн байгаа. Наа чи Баерн явнаа. Барсадаа их олон төрүүлнэ. Баерн явнаа. Энэ номон дээр яг тэр Орос дээр тавигдсан хэсэг дээр бол дасгалжуулагчийн карьерийн талаар бол байхгүй, тоглогчийн талаар. Тэгэхээр манай үзэгчдэд энэ ямар тоглогч байсан бэ гэдг нь бүр их сонирхолтой. Би дандаа сонирхолтой талаас нь яринч гэж тэмдэглээд ирсэн. Тэгэд Пеп бол ерөөсөө яг тэгэд дуусгасан байгаа. Ийм хүмүүс ийм хүсэл мөрөөдлөөр дандаа ингээд нэг тийм шин адлын оргилж байдаг. Ингэж оргилж өөрийгөө ингэж сорж байдаг юм аа. Өөртөө дандаа сорилт тавьдаг. Өөртөө дандаа сорилт тавьдаг юм аа. Би Пеп Гвардиолагийн багийнхныг одоо яг тэр Барсад гангарч явах үеийнхэн дараа хэлсэн юм шиг байна. Би Пепийн багийг мэднэ. Пепийн багт ерөөсөө мотивац гэдэг юм ерөөсөө хэрэг байхгүй. Би Жерар Пикийг би мэднэ. Над дээр байсан. Пике бол ерөөсөө талбайн гадна тоглолтын бус цагаар бол зүгээр л нэг энгийн нэгэн залуу. Яг талбай дээр гарах болоод ирэхээр ерөөсөө ялагдах тундургүй, ерөөсөө ялагдчихгүй сэтгэл зүйтэй юм болчихдог. Тэгэхээр бол ерөөсөө Пеп энэ залуучуудыг ингэж олон тэмцээнд ингэж дараалан төрүүлүүлж байна гэдэг бол Пепд бол өөрийн гэсэн нэг тийм нууц авьяас бол байна. Түүнээс улсууд ингэж хандчдаг юм аа. Пеп Гвардиола митинг улсууд, Шави митинг улсууд, Гигз, Сколз, Гари Невил, Шави Иньеста, Месси энэ төр яг бит хоёр дээр ингэ байсан ийм улсууд бол ерөөсөө тэгж зүгээр сууд цалин авахыг боддог юм аа. Өнөөдөр дурын нэгэн хүнийг 50 настай дээр тэтгэврт гар зүгээр ажил хийгээ явж байхад тэтгэврт гар чамд ингэ тэтгэврийн мөнгийг энэ цалин шиг нь өгье гэхэд дэлхийн бүх хүн тэтгэврт гарнаа. Тэгэхэд энэ улсууд бол тэтгэврт гарахгүй. Эднэр тэгж хүний араар байх айгүй дурггүй байдаг юм аа. Ерөөсөө л ингээд өөрсдийнхөө өстөнөр хөлс хүчийг шахам байж бэлтгэл сургуульд хийж тулаанд орж тэмцэлдэн байж тэрнээсээ кайф авдаг. Тэрнээсээ кайф авдаг. Эдний амьдралын хөвшил нь ийм болцсон байдаг юм аа. Түүнээс Пеп Гвардиолаг бол аваргуудын лигт хожигдох. Бусад лигүүдэд зүгээр нэг хожигдол амсах, төрүүлж чадахгүй байх энэ төр бол тэр хүнийг муу гэж байгаа индикатор, тэр хэмжигч нь бол бишээ. Тэр багийг муу гэж байгаа юм бишээ. Ийм юм хөл өмбөгд бол ерөөсөө байдаг. Пеп бол урагшлалаа. Та нар харж байгаарай. Нэг ийм өмнөх үгтэй Пепийн талаар бол. Энэ хүн бол ерөөсөө хөл өмбөгөө тоглолцоод гэртээ очиод бол ингэж бодно гэж байна. Яагаад манай баг баруун жигүүрт бөмбөг авахд тэр ингээ зүүн рүү бид нар дамжуулсангүй вэ? Зүүн рүү дамжуулахад юу саад болсон бэ? Тийм юм хэрвээ саад болсон юм бол тэр саадыг тэгвэл яаж давах арга биднэрт байх байсан бэ гэдгийг наа чи тоглогч байхдаа боддог байсан хөлбөмбөгч юу? Пеп Гвардиола хурдан гүйдэг юм аа. Пеп Гвардиола хүн хуурдаг юм аа. Пеп Гвардиола олон гол хийдэг фантастический бомбардир бол бишээ. Ерөөсөө л наад хүн чинь агуу ухаантай. Агуу хүн. Толгооны тархины багтаамжаараа хөл өмгийг тоглодог юм аа. Би хааныхаа том жижигээр тоглодог юм аа. Одоо Монгол руу орчихлоо. Ингэсэн өмнөх хүүхдээ л Пеп Гвардиолаг бол одоо яг ингэж л зохон тэмдэглэсэн. Тэгээд Барсагаас явсан тухайн ярихад Барсагаас Пеп Гвардиола явна гэдэг бол нэр үнэхээр хөл өмгийн ертөнцийн адуу ширүүнийг харуулсан. Үнэхээр харгасан юм гэдгийг би сүүлд нь мэдсэн. Би яагаад сүүлд нь мэдсэн гэвэл би сүүлд нь Гари Невлээ явуулсан шүү дээ. Гари Невлийг би явуулахад битгаар Гари Невл над дээр 12 настай хүүхэд ирсэн. Битгаар аав хүү, эцэг хүү хоёр шиг 20 хэдэн жилийг хамт үдчихэд за Гари минь чи надад хэрэггүй нэ чи болдоо гэж хэлэхэд ямар хэцүү байсан.
хүнд хизээ нэгэн цагт тийм эрен үе тохиолддог. Дасгалжуулагчид тохиолддог, тоглогч нар тэрийг харамсалтай нь хожуу ойлгодог. Яг тэр үе дээрээ бол ойлгодоггүй. Тийм дургуутдаг, янз бүр амар шоконд ордог, ингэдэг. Пеп Гвардиолаг бол би яг буцхих нь тэр жил тэр нэг намар 100 гуйсан юм шиг байна. Тэгэд үгүйгээд тэгээ бүтэн дараа 100 ирэхэд бол хавар нь бол ерөөсөө явахаар болцсон, тодорхой болцсон. За нэг ийм өмнөх үгтэй 1992-с 2001 оны хооронд Барса тоглоод 263 тоглолтод оролцож 6 голыг оруулсан гэсэн юм үзүүлэлттэй. Тэгээд ерөнхийдөө 2001 оноос хойш бол одоо Брешиа, Рома, Алахли, Дорадасте, Синало гэдэг багуудад яг нэг жилийн зайтай тоглоод тэгээл ерөнхийдөө карьераа өндөрлүүлсэн ийм байдалтай байгаа шүү дээ. Балжахус өмнө хөлбөмбөгийн бэсэлэр дээр ярьж байсан 92 оны Барселоны Олимпиад одоо орж алтан медаль авахд байсан гэд тий. Тэгэхээр яг тэр үед бол яг дүнгэж одоо жоохон хүүхч ах карьер нэг эхэлж исэн ийм үе бол байсан байна. Барселона Б багт бол хариалагдж байгаа. Тэгээ үндсэн багт ороод 11 жил хөлбөмбөгийнхэн карьер бол явсан байна да. Тэгээд ер нь бол яг одоо бол би бас ер нь тэгж боддог шүү дээ. Яг ингээд хөлбөмбөгчний хувьд бүр тийм одоо бүр тасархаа яг таны түрүү хэлсэнчлэн тий. Лучи бомбардир ч юм уу эсвэл одоо бүр шилдэг хамгаалагч Рамос Тели ч юм уу эсвэл Шави шиг ч юм уу тийм байгаагүй ч гэсэн тэр бүх агуу тэр юмудаа ингээд тархиндаа суулгасаар байгаа. Одоо нэгээр нь ингээд дэлхийн хөлбөмбөгт одоо үрээ тариад явж гинүү та гэж би бол Гвардиолаг бол боддог л та. За энэ дээр ерөөсөө одоо ингээ эхний дугаараа хамгийн гоё юмыг бол одоо би хэлж өгнө. 1989 оны хавра Барселоны нэг он цаачаал бүгдлгүй тоглолтод А зэрэглэлийн багт дуудагдж ирээд тоглолцсон юм байна. Б багасаа. Үндсэн бүрэлдэхүүнд гарч. Тэгээ гараад тэр тоглолтод тэгэл нэг юм юуж болсон. Тэгэл нэг юм өнгөржээ. Тэрнээс хойш жил гарангийн дараа 90 оны 100 хэн алдар тасгалжуулагч Йохан Крuyff Барсаг рүүс мөрөөдлийн бага бий бол одоо бүрдүүлнэ. Мөрөөдлийн баг болгохын тулд надад хамгаалагч нарын өмнө зогсож идэг юу толгойн ажилдаг хагас хамгаалагч хэрэгтэй байна. Гэт удирдах зөвлөл дээр нөгөө л Мессиг хөлбөмбөгчин болоход нөгөө нэг томилолтоор явцсан байж байгаа л ирдэг спортын захирал Эриксач гээд нөхөр тэр ингээд нөгөө Мессиг хөлбөмбөгчин болохдоо талбайн гадуур алхаж явж байгаа л очиж суухтаа энэ хүнтэй гэрээ байгуулна энэ хүүтэй гээд бодцсон байдаг Эриксачгаа дагуулад туслах тасгалжуулагч байж Эриксач нь Йохан Крuyffийн үед 90 оны 100 тэгэнгүүт нь удирдах зөвлөл дээр явж арангуудаа Ливерпулийн Ян Мелбю гэж алдартай одоо дайнын хөлбөмбөгч нь л дөө. Ян Мелбюг авмаар байна. Өөр бол миний нүдэнд бол Мелбю харагдахгүй байна гэсэн чинь удирдах зөвлөлийнх нь одоо тэр чинь одоо Ливерпул тэгээ өгнөөр нь гэж одоо өмнөдөө байхгүй дээ. Тийм бүтэхгүй юм ярьж явснаас айлаас авдраа. Чи наад юу баг маг дотроос нэг юм олох арга байна уу гэсэн чинь нөгөө дагаж орсон Эриксач нь хажуунаас нь манайд байгаа шүү дээ. Пеп Гвардиола гэсэн гин. Чи одоо юу яриад байгаа юм бэ? Чи хизээ надад Пеп Гвардиола юм тэр ямар тийм юм байгаа юм тэр. Яг одоо нодлон нэгдүгээр багт нэг ирсэндээ та тоож хараагүй мараагүй. Гөө чи одоо ямар завхарсан нөхөр. За яв. Тэгээ гарсан удирдах зөвлөлн дээр харж гэнэ үү чи Йохан Крuyff. Чи ер нь бас их хариуцлагагүй шүү. Чи наад туслахтайгаа ярьж байгаад ер нь асуудал түүхэн байна. Явж тэр Б-гийн Пеп Гвардиолаг үз. Тэр ер нь их мундаг хүү байгаа энэ төргээ явуулжээ 19 настай Пепиг заа. Тэгээ яваад чинь нэг 2 дугаар багийн тоглож гин Йохан Крuyff сууж байгаа л нөгөө Пеп ч нууган байл гэсэн чинь Пеп юу яасаа сэлгэн сууж байгаа л гэж. Чи одоо юугүй дэмэд онгосод байгаа юм. Чи нөгөө нэг энэ багт ч бүр хамгийн амар нь Пеп Гвардиола гэдсэн биз дээ. Тэгсэн тэр чи яхаараа сэлгэн сууд. Тэгсэн нөгөө Эриксач нэг үгэл явж гин дасгалжуулагч дээр нь дахиад ороод ирсэн чи ингэж ийн гинэ. Өнөөдрийн өрсөлдөгч бол ерөөсөө мангар бие томтой улсууд байсан юм аа. Ерөөсөө өнөөдөр бид нарт оноо хэрэгтэй ерөөсөө амар тулаан болсон. Пеп чинь ерөөсөө жоохон жижиг юм шиг юу яа. Тэгээ сэлгэн цуулгацсан юм аа. Хайрлаад хөрхий. Тэгэнгүүт нь Йохан Крuyff яасан юу гэж ингэж ирсэн чинь өнөөдөр дандаа том биетэнгүүд нь тоглосон гинэ. Пеп Гвардиолаг толгой сайтай гээд өнөөдөр би муутай би жижиг толгой сайтай гээд Пеп Гвардиолаг сэлгэн цуулгацсан гинэ. Түүнээс гэмтэлмент аваагүй гинэ боосоо гээд нөгөө Эриксач нь гүгээд ирэхгүй. Тэгэнгүүт нь Йохан Крuyff хэлсэн ба. Тархин ажилдаг хөлбөмбөгчин би муутай байсан ч хамаа байхгүй. Авидэр наадах нааш. Энэ бол нэрээ бас энэ үгээрээ Йохан Крuyff
би ямар хөл бөмбөг тоглоулахыг хүсдэг. Би ер нь миний баг дотор ямар хөл бөмбөгчин энэ байрлалд байх ёстой вэ гэдгийнхаа хариултыг өгсөн. Пеп Гвардиола 1-р өг тэгд дуудагдж ирсэн. Пеп Гвардиола сүүлд нь дурсан ярихдаа би 19 настайдаа яг өнөөгийн хөл бөмбөг рүү тэр үе шигээ орж ирсэн бол одоо ер нь 3-р лигт тоглож явах байсан биз дээ. Би бол одоо удаан байлаа. Би тийм одоо өстө нөгөө та нарын хэлээр нөгөө бак гэчээр одоо тийм хөл бөмбөг тоглох тийм юугүй байлаа. Ер нь турхаа өндөр залвал өндөрч гэж те бас өндөр тийм хэд ээ. Яг өндөргүй шүү дээ. Тэр нэг турхаа нэг амин хаан угаан гэмээр хүл. Тийм. Тэр нэг хамгийн анхных нь ярьслах гээд байдгийн. Таныг Барселона Б багаас үндсэн баг руу дуудсан байна. Та энд юу гэж бодож байна гэсэн. Би одоо өөрийнхөө бүх чаддаг бүх тэглээнд зориулсан даа гэдэг жоохон хөвгт ярьслаг өгөө зогсож байгаа хэсгийг баримтат киног нь үзэж байгаад үзчихсэн л да. Тэр мөрөн дээр бол амин хаан байгаа юм бэ гэмээр. Ерөөсөө Пеп Гвардиолагийн анхны засгалжуулагч гээд ах нь бол ерөөсөө Йохан Кройффиг гэж одоо тэр дасгалжуулагч юм байлаа. Хүүхэд багт нь Б-гийн дасгалжуулагч бол одоо байсан. Гэхдээ яг энэ Пеп Гвардиолаг ингээд дэлхийн од болгож гаргаж ирсэн. Нээсэн. Тэр чинь Б-г цэлгэн сууж байгаа амтны чинь тархин ажилтг юм бол наашны авидэр би хараадахыг гэсэн байгаа юм. Тий. Учир нь олдохгүй юм яриад яваад шүү дээ. Эрксаач бол Кройфт те. За ингээд нэг хүүхэд байгаа гэдээ би танд хэлсэн шүү дээ гэж очиод үзэх гэсэн чинь сэлгээс болгоцсон гэдэг нөгөө би муутаа болохоор нэгэд Кройфт бол бүр уурлаад юу яриад хашгирсан гэж байгаа юм чи ч одоо намайг өдөөд байгаа уу яагаад байгаа юм гэдгсэн чи үгүй яг толгойд ажилтг юм байна л да гэхээр шууд авсан байгаа. Тэгээд бас нөгөө нэг л хоёулангийн ярьдаг хөв зайны эргүүлэг гэдэг нь тэрэн дээр л бас гоё хаарсан байгаа. Тэгээд Пепийн баримтат кинон дээр Кройфи үгээр эхлүүлсэн байдаг юм байлээ тэр баримтат киног. Гвардиола бол үргэлж хөл бөмбөгийг илүү сайн болгохыг хүсдэг хүн байд. Одоо үргэлж хөл бөмбөгөөс илүү тийм таашаал те илүү зүйлийг л үргэлж хүсэж идэх хүн бол цорын ганц хүн бол баг Пепе гэж хэлсэн байдаг. Тэгэхээр би яагаад тэгж эхлүүлсэн бол гээд тэн дээр яагаад Кройф үг хэлсэн юм бэ? За засгалжуулагч нь байсан юм байна гэд бодсон. Тэгсэн чи яг хамгийн анхных нь тэр А баг руу дуудаж исэн хүн нь бол тэр Кройф байх нь спейс байх шүү те. Тийм байна. Тэгээ дараа наад үгүй чинь баталгаажуулаад Сэр Алекс Фергюсон өмнөтгэл дээр хэлсэн байгаа шүү. Тийм байна. Пеп бол тоглосны дараа гихтээ хараад бид нар баруун захад бөмбөг авч явж яснаа зүүн рүү яагаад өгсөнгүй вэ? Зүүн рүү өгөх гэсэн чи юу саад болсон бэ? Тэр саад болсон айлын байрлалыг бид нар яаж задлах ёстой байсан бэ? Ингэж анализ хийдэг ийм хүн. Энийг бол ерөөсө хөл бөмбөгчин болгон чаддгүй маа. Яг тэгж онцлсон байл. Энийг бол ерөөсө дурын нэгэн багийн ингэж анализ хийж боддогчгүй бараг очичвол гараад бар ресторанаар шоудаад алга болоод. Тэгэхэд Пеп бол ерөөсө яг тэгж анализ хийхээр хүн юм байгаа маа наад чинь. Аюултай. Энэ алцлах бас аюултай. Одоо дөнгөж 45 таа. Одоо Луи ван Гал за тэгээ нөгөө Отмар Хитцфелд гэж засгалжуулагч нар чи хэд хүртлээ засгалжуулсан бэлээ. Хэдэн цом авсан бэлээ. Гэтэл энэ үуч одоо 30 орчим цомыг аль авсан байна. 8-9 оны үеэрл дэлхийд одоо 7 тэмцээнд 7 цом авах боломжтой байгаа дэлхийн хөлбөмбөгийн баг долуулан гэж авсан цорын ганц хүн гэдээ бодохоор л би бол айдаг. За тэгээ болж байгаа өнөөдрийн дугаар энэ яриа энэ төрөнд дараагийн дугаарууд дээр та юу дараагийн дугаар дээр ерөөсөө яг явж орж ирэл тэгэл ерөн зодог тайлтал нэрэн да. Тэгээд дасгалжуулагч нартайгаа яаж харьцдаг байсан тэдний үнэлт дүгнэлтийг л ярина. Өнөөс биш манай Пепэд 3-ыг хуураад 90 болонд гол хийгээд 40 метрээс хийгээд гэх юм байхгүй шүү. Энэ хөлбөмбөгийн бэсэлэрээс хоёулаа сайн тоглогч, сайн засгалжуулагч болдго юм уу, муу тоглогч болдго юм уу, дунд чинь яадгийн гэдэг юмны хариултыг бас багсаа авах тийм ээ. Би бас ер нь тэгж бодоод байгаа. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт хамтсан бүх хүүхэд залуучуудаа үзэгчдтэй маш их баярлалаа. Тэгээд хөлбөмбөгийн бэсэлэр нэвтрүүлэг маань 7 хоног өөрөө баасан гарагт 20 цаг 30 минутаас SBS World зүгээр 5 хүнд хүрж байгаа мэдээж энэ 7 хоногоос эхлээд бид 5 хүндээ Испани мэрэгжилтэн, эд шидтэн Пеп Гвардиолагийн талаар бол онцолж түүний номноос бол сонирхолтой хэсгийг нь ярьж болно. Ингээд өнөөдрийн дугаар тамт байсан бүх үзэгчдэд баярлалаа. Ад жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Баяртай үзэгчдээ. Ирч хүчтэй, суут ухаантай, тооцоологч, урам зориг өгөгч, гоц авьяастан, хувьсгч, гүйцэтгэгч. Энэ бүх үгс нэг л хүнийг тодорхойлдог. Тэр хизээч ялагдагч байгаагүй. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг энэ цаг үеийн агуу засгалжуулагч Пеп Гвардиолаг онцлох гэж байна. Баасан гараг бүр танаа гэрийн хойморт Гвардиола зочлоо.